кинонд үлдэнэ гэдэг бол бидний үед бол мөнгөний насан хутаг олохоор нэг жишээ байсан. Бид одоо 60-аад онд их сургуулийн оюутан байхдаа кинонд тоглосон тэр хүүхнүүдийг харах гэдэг талбайд өргөх жишээд ингэж байсан. За ингээд дэлгэцэнд мөнгөрнө гэдэг бол жүжигчийн хүндүүлэх ховор од завшаан. Тэгээд энэ тухай олон зүйлийг хэлж болох боловч одоо тийм бүсгүйчүүдийн нэгэн болох дэлгэр жаргал тонголог таймер гэдэг дэлхийд даяар нэрд гарсан киноны цахиур төмрийн гэргий болж дулмаа болж одоо гарсан явдал юм. Энэ бол дэлгэр жаргал их цэцгэлж байсан залуу наснда гарсан. Би энэ кинонд тоглоход оюутан байсан. Оюутан 1-р курст өнгөж төгсөл 2-р курст орох жилээ энэ кинонд тоглосон юм да. Та хичтэй хүү юм аа? Чанаа нэрж багт салгадаг байдал хүн барьж багт салгалгүй байх. Гүй та юу хүн хаанаас гараад ирвэ? Гадар дараа сургаад л гараад ирлээ. Та засагхан эрдэнэт хүн юм уу? Тэгэхээр гарах уу та? Бидний айлын зарц. Энэ амны адгийн дөрвөн гэрийн баруун хойд. Та маргааш хишигтэй юу? Тийм ээ, хишигтэй. Тэгээд ястай тоглоно гэж бодоогүй явж байгаа тоглолцсон. Тонголог тамир киноны найруулагч Дорж Шоломгой бол дэлгэр жаргалыг л дулмаа давна гэж эхнээсээ порог авсан шүү. Кино үйлдвэр дээр нэг явж исэн чинь би бас жирэмсэн явж исэн. Тэгээд Дорж Шоломгой нэг тааралдаал хасагтлахгүй оюутан кино эхлэх гээд байхад гэл хажуугаар гарахаар нь би юу хэлж байгааг нь ойлгоогүй ерөөсөө гайхаал тэгэл өнгөрсөн. Тэгж сонгож авсан учраас би нөгөө жирэмсэн болчоор тоглож чадахгүй болцсон. Тэгээд пров хийгээд манай тунгалаг одоо урлагийн холбооны ерөнхийлөгч Монгол Улсын гавь жүжигчин тунгалаг маань пров таарад тэгээд бүр натур тавч явахгаа бөгөөд эсгэрийг авчруулсан байсан гэж байгаа. Яг тэр үед нь би төрж таарад тэгээ манай урлагийн их одоо хатуу зарчим их харгас чанар бол энэ дээр гарч байгаа юм л да. Тэгээд намайг төржихэр зэрэг шууд тунгалгыг орхиод намайг аваа явчихж байгаа. Тэгэхээр найруулагч яг өөрийнхөө бодсон бодол зорьсон зорилгонтой хүрэх гэж зүтгэсэн учир нь юм байлээ л дээ. Эмнэлэгт 6 хончоод гэртээ гарч ирээд 1 хончоод үндсэндээ 7 хончоод байжсэн чинь за одоо ингээд кинонд чамайг аваа явах гэж байна. Чи нэг 7 хончоод кино үйлдвэр дээр яваад очиж шууд кино пробонд оруулна. Одоо нэг 7 хоногт аваа тэнхэрний нэг 14 хоногт гээл. Тэгээд би чинь тэгээ явсан чинь маргааш нь хөөхтийн чихээр хатгаад эмнэлэг твтчихлээ. Тэгээ эмнэлэг твтчихэд 9 сончлоо. Юун 7 хоног кино үйлдвэр дээр очихтай мантай. Тэгээ санчаа за одоо өнгөрөө үздэй гэж бодоод тэгээл эмнэлэгтээ санчаад өглөө нь 10 цагт би эмнэлгээс гарч байгаа. Эмнэлгээс гарч ирчээл байжсэн чинь өдөр 3 цагт бүр автобус дөрвөн хүмүүс гадаа ирж зогсчиход тэгээ шууд орж ирээл намайг аваа явна одоо ерөөсөө шууд аваад явна гэл. Тэгээ шууд автобусанд суулгаж авч явал дараамын театр дээр очиод манай нөхрийг дуудаж гаргаж ирчээл. За авгаа хүүхдээ чи аваа явлаа шүү. Араас очиорой гэл. Ямар ч учрыг олоогүй бас манай нөхөр үлдсэн. Тэгээд натурт очиж анхны тунгалаг тамир кинонд тоглохоор тэгээ шууд очиж исэн юм да. Агуу хүн бол тэгж явж байгаа байхгүй юу? Хөхүүл энэчтэй 22 хоногтой хүүхдийг аваад явдаг байхаа. Тэгээд одоо натур дээр дөрөвтэйгээд хүүхдээ хөхүүлээд нялх хүүхдээ тэрвэрэд. Тэгээд одоо тэнд ичнээ сайхан дээр одоо дулмаг өндөр ямар гоё дөрөвтэйсэн. Тэгээд тэр одоо ямар хүүхдтэй явж исэн шүү энэ гэж хэн хэлхий. Зөв бид мэдж байгаагаар л бодоход тэнд хүүхдүүлгээд тавьчаад энд одоо ийм дөрөвтэйгээд тэгээд энийг даагаад шүдээ зуугаад хүүхдгүй юм шиг нялх хүүхдгүй юм шиг нялх биегүй юм шиг ингэж одоо дөрөвтэйж яах гэдэг бол агуу эмэгтэй л чанар шүү дээ.
Лода Дамбугачин тэр үед ямны коллег яг үзэж батлах ёстой. Өөрөө зохиолч нь. Тэгээд дээр нь коллегийн одоо юунд сууж коллегаар батлах ийм хүн чинь Төмөр Долмоо хоёрыг батлуулаагүй аваа гарцсан болохоор натур дээр бид хоёрыг үзэх гэж очсон. Тэгээ натур дээр ингээд очихт нь Төмөрийгээ их таалсан гэж байгаа. Төмөр ёстой сайхан хүн олсон байна та нар гэн. Тэгээд намайг Долмоо биш гэд голчоо явсан. Долмоо биш гэсэн. Яагаад тэгэхээр чин аргагүй штэ. Долмоо чин одоо зохиол дээр ямар мундаг гоё дүр үлээ, галтай, цогтой, сэргэлэн цаваа тийм дүр. Гэтэл би яах вэ гэхээр дөнгөж төрчгөөд 10 хэдхэн хонжсэн хүн чинь одоо их сэвхтдэг би. Бөөн сэвх. Тэгээ дээр нь нэг дээл өмсөд, нөмгө өмсөд хүүхдээ өвдөл чинь. Тэгэхээр чи ямар Долмоо харагдах вэ хүнд? Ерөөс Орос Монголгүй л намайг голно. Тэгэл одоо солих болоод натурч нэг хэсэг үнэндээ донсолсон шүү тэр үед. Тэгэл ганцхан найруулагч зүтгээл одоо оператор энтер маань бол хальшраал айгаал зураг авах жахта одоо за ингээл өчнөө зураг аваад тэгээ очиад ямд коллект үзүүлэхээр зэрэгэл тэгэл дахиж авах болно да гэл тэгэл ихний хідэн зураг одоо тэр самар төөж байгаа хэсэг тахартай тэр хоньны бэлчээр дээр насалдаж байгаа хэсэг галсан бит хоёрын тэрэгэн дээр байгаа хэсэг гинтэргээд нэг хідэн зураг ихлээд аваад тэг коллект төрж ирж үзүүлсэн. Тэгэл оператор маань бол их хайжсэн гэж байгаа. Яагаад тэгэхээр тэр үед чинь филонк гэх үнтэй филонк гэдэг чи тэгээд тэр чинь өргөн дэлгэцийн анхны кино. Тэгээд филонконд л их харамсчихсан байгаа хамгийн гол нь мэрэгжлийн хүмүүс яг мэрэгжлийнхээ яваар. Тэгэл Лода Дамбуга материал үзчихэд эн чи бүр яг Долмоо хөөш болоо штэ гэж хэлсэн гинлээ. Тэгэл натур нэг сайхан тайвширч зургантаа орсон. Манай нөхөр Дэлгэр Жаргал хоёр бол бас бие биенээ танихгүй. Дэлгэр Жаргал оюутан манай хүн бол санхүүч налахын уурхайн ерөнхий нэгтлэн бодох байлаа. Тэгээ энэ хоёр ингээд тоглох болоод архан гаруй натурт явсал да. Тэгэхэд ер нь бүх жүжигчдийг танихгүй болохоор манай хүн бол яг уу ер нь чимээгүүл угаасаа өөрөө бас их дугай тийм хүн байгаа. Би үнэндээ бол Долмоогийн дүр тоглохдоо ерөөсөө зүдрээгүй, зовоогүй. Их л ер нь яаж энэ дээр зав зүдэрснээ ерөөсөө мэдэрдэг үл дээ би бүхэл юм л тэгэл ерөөсөө байгаагаараа л явцсан. Зохиол нь өөрөө их мундаг зохиол. Тэр үед чинь Тунгалаг Тамир Арман чинь дөнгөж гарчхаал тэгэл ерөөсөө хүн бүхэн унссан. Тэр хүн бүхэн тэр зохиолынхаа дөрүүдийг сэтгэлдээ чэйжэндээ ингээд дүрслээ тэгээд үлдсэн. Дээр нь тэр одоо хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдсэн тэр дүрийг найруулагч одоо уран бүтээлчд маань зураач одоо оператор энтер маань их сайн олж авсан модаа. Тэгээд тэр хүний зүрхэнд орцсон сэтгэлд нь бууцсан зохиолынх нь дөрүүд нь дэлгэцэн дараад ирэхээр яг тэдний одоо сэтгэлд бууснаар бас хүрсэн болоо да. Дэлгэр Жаргалын хувьд бол одоо үзэгчдийн хувьд залуухан сайхан уран бүтээлч залуу ийм сайхан хүүхэн. Тэгээ энэ хоёр үеийнээс танихгүй болохоор бас жоохон цэрвээд ойртохгүй байсан гинлээ найруулагчтай загнуулаад дээгүүрээ тас дэвэрлэлсэн ч байсан доогуур ингээд хөндий байдаг байсан гэж ярьдгийг. Дэлгэр Жаргал бол олон сайхан дүр бүтээсэн мөртлөө ерөөсөө л энэ Долмоогийн төрөөрөө л мөнгө хүрсэн. Энэ лав над шиг мангарамтан болоо шүү. Чи дандаа л энэ дуудуулах юм өөр дөө мэддгүй юм уу? Энэ дөө холын замд нөхөр минь, нутаг минь, хоол минь. Цэн гэж байхад баяр минь болдго юм байхгүй юу? Адуугаа олов. Оллоо. Тамигт туудаа. Төмөр минь хошоо тамгаас чамайг дуудаж тахаар ирсэн. Яах юм бол да. Ямар хэрэг хийсэн биш. Өртөө улааны тухай л үз маргааш болж доо. Өртөө төвдөл нөгөө ахыгаа ирж уулзах чи яан та. Маах минь хаана явдаг юм бол да. Миний Энэ зохиол мундаг зохиол. Манай дээр үеийн кино жүжигийн зохиолчид бол амьдралыг маш их нарийн судалдаг,
судалгааны үндсэн дээр тэр үеийн үг хэллэг гэж ер нь манай очир отгой ярьдаг юм л да. Киноны зохиол мундаг байсуцад зохиол жүжигчнээ хөтлөө явждаг гэж тэрийг би их үнэн гэж боддгийг. Үнэхээр л нэр нь одоо тэр зохиолын тэр үг үйл явдал маань ер нь намайг хөтлөө явцсан. Дээр нь миний хажууд яста манай алт үеийн аваргууд маань байсан. Дэлгэр жаргал бол ерөөсөн авьяастайгаа жүжигчний авьяастайгаа цуг төрсөн хүн. Тэр хүн бол одоо гойд их жүжигчний авьяастай. Дэлгэр жаргал ангийн байхдаа ямар байдг вэ? Тайз дэлгэсэнд гараад ирэхээр ямар болж хуурдаг вэ? Тэр дүр ямар дүр вэ? Тэрнт л тэр дэлгэр жаргалаас урган гарч идэг. Тэрэнд дэлгэр жаргал өөрөө уусан орсон болохоор урган гарч идэг хэрэг байна л да. Тэгэхээр уусан орж урган гарна гэдэг бол жүжигчний төрөлхийн авьяас байгаа юм. Нөгөө дээр маань 7 банд гарч эндчээд би гарч тогтсон гэлээ. Тийм учраас их инкри өссөн. Ээж аав нь ер нь ах トゥ өнөр намайг ер нь хинч аашилж загнадаггүй байсан. Тайзан дэлгэсэнд гарсан дөрнүүдтэйгээ шал өөр. Их бод амгалан хүн. Дэлгэр жаргалыг ууралж явахыг би нэг ч үзээгүй, нэг ч хараагүй. Хүүгийн алдчихаа. Эцэгт нь би юу гэж хэлнэ? Яасан инэрлгүй хорвоо вэ? Би театрын тайзан дээр ер нь 90 гаруй дүрд тоглосон доо. Кинонд бол одоо нэг 20-од кино байж байна. Энэ дотроос ерөөсөө л ганцхан дулмаагаар нэршигддэг. Би өнөөдөр ч гэсэн одоо намайг 70 насны минь босхон дээр намайг хүн хараад шууд дулмаа гэлтэгдэг. Тэгээ энэний утгыг би доршолом найруулагчтайгаа холбож бодож явдгийг одоо. Яагаад тэгэхээр зэрэг чинь намайг дулмаад тоглолцсны чинь дараа их олон кинонууд гарлаа штэ. Би тэгэхэд нэг ч кинонд тоглоогүй 10 жил тоглоогүй. Яг 10 жилийн дараа өөрийн цалмын кинонд тоглосон. Тэгээд найруулагч нараадаа хэлдэг л дээ. Үгүй чамайг провонд оруулах гэсэн чинь дуршолом хасчлаа чамайг өгсөнгөө гэв. Тэгээд тэр үедээ би бас жоохон гомдох ч юм уу. Эсвэл би одоо энэ яг л би ямар ч дуршоломгон сэтгэлд нь хүрчил дулмаад тоглож чадсангүй дээ гэсэн бодлол давуу байсан л да надаа. Тэгээд өнөөдөр би сая найруулагчийн тэр ухааныг олж байгаа. Ягаад тэгэхээр зэрэг намайг 10 жил кинонд өгөөгүй. Яг тэр дулмаа хүмүүсийн одоо сэтгэл ингээ хүрсэн учраас очиратгаач энэ манай гол оролцоохон бол дараа нь тийм их олон кино тоглоогүй. Тэгээд тэр дүрээ их хармалж, хадгалж, хамгаалж ясан найруулагч өнөөдөр одоо энэ дүрээр минь намайг мөнхлөөд үлдээжтэй гэж бодож найруулагчтай их баярлж явдаг штэ. Төмөр. Дулмаа. Дэлгэр жаргалт бол нэг тийм үнэхээр тийм нэг монгол хүний төрх байдал, тэр инээж байгаа, инээмсэглэж байгаа байдал нь байдаг юм уу? Хөдөлж байгаа хөдөлгөөө, намб эдгээр нь бол үнэн хүү тэр монгол хүний зан заншилтал байхаар монгол хүн ийм л байна да гэж бодогдохоор ингэж тоглодог юм болов уу гэж би ингэж боддог юм. Одоо нүдэнд тулаахан, их даруухан, их одоо айтайхан эмэгтэй охин байхдаа л тийм охин байсан. Би одоо мөн тэр одоо хэвээрэл өтөлж байна. Нүүдүүл тойл гэж ярьдаг. Дулмаа тоглосон дэлгэр жаргалыг одоо ингээд харахад нүдээр нь харахтай зэрэгэл ямар гайхамшигтай тоглож, хувирч, элдэв болж, гунаж, гутаж, баярлж, хайрлж, дурлаж
ингэж байгаа ганцхан нүдийг хараад байхад л хангалттай ойлгохоор тоглодог. Нүд нь штэ ингээд нүдийг хараад ингээд бол ер нь ямар ч одоо эр хүнийг соронцдохоор ийм нүдтэй хүн шүү дээ. Тэр нэг их тийм зөөлн дүлгөөнд характертай ийм сайн жүжигчин гэж би ингэж боддог. Их нэрийг ихтгэлтдээ завхаараад байхад нүдэн балайч хин дүдий явдаг байж бас миний хэрэгт оролцсноо. Ай дүүл дээр байхаа. Хүч. Далгар сургаад игжсэн. Манай дор шалам жүжигчнээ ерөөсөө шууд хараад таньдаг, дүрээ таньж олж авдаг тийм одоо чадвартай нариулагч аа. Одоо жишээ нь Дулмааг бол ерөөсөө энэ божгарын авгааг авнаа. Энэ их уйтгартай нүдтэй. Энэ яг Дулмаа байна гэж ингэж сонгож авсан юм гинлээ. Хөөе, ихнийхээ хөөе хугаалтаа болооч. Ирчүүдийн тоглоомч аргагүй хатуу юм да. За миний дуу 100 наслаарай маа. 20 наслсан даваамдж явхад бас 100 наслаг юм шүү. Чиний хоёр нүдийг хараад чамааг авъя гэж бодсон. Би бүр анханасаа би киногоо биччихсэн болохоор яг би Дулмаа энэ байна гэж би тэгж олж авсан юм байгаа юм гээд ингэхдээ би одоо миний хоёр нүдэл одоо нүдэд тийм л сайхан харагдсан багтаа л гэж бодчихлоо өөр юм. Тэгээд би тийм л их уйтгартай л нийтдээ харагдчихсан байх л да. Жүжигчнийг сонгоход кинон дээр хамгийн гол юм бол нүд байдаг. Киноны үндсэн зарчим нь үнэн байхыг шаарддаг. Тийм учраас тэр нүд маш үнэн нүд. Өөрөөр хэлбэл их тийм амьдрал үтсэн ийм нүдтэй жүжигчин байхыг миний хувьд бол илүү чухалд үздэг л дээ. Ард түмэн бүх хүн намайг Дулмаа гэж таньдаг. Энэ бол миний жүжигчин болсны одоо гавьяал юм гэж л бодож байгаа шүү дээ.